3 дугаар сарын 3 дэлхийн зэрлэг амьтан ургамлыг хамгаалах өдөр. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 2013 оны 12 дугаар сарын 20-нд болсон 68 дахь хуралдаанаар жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн зэрлэг амьтан ургамлыг хамгаалах өдөр болгон тунхагласан байдаг. Иймд та ирээдүй болсон үр хүүхэд багчуудтайгаа байгалийн зэрлэг амьтан ургамлыг хайрлах хамгаалах, зохистой ашиглах, тэдгээрийн үн цэнийг таниулах, мэдлэгийг нь дээшлүүлэхэд анхаарч ярилцаарай. Зэрлэг амьтан ургамлаа хайрлан хамгаалцгаая.